одоо та бүхэндээ шар лавангийн котлет хийж үзүүлэх болно. Тэгээ энэхүү котлетийг хийхдээ 130 г лаванга нарийн савхан ирчээд тэгээд 30 мл ус хийж 20 мл сүү хийж 60 заасны дагуу хийж байгаа. Тэгээ хийгээ буслахсныхаа дараа хүүхдийн будаа буюу кашиг баг багаар нэмж өтгөрүүлнэ. Өтгөрүүлсний дараа лаванга төмсний нухдаг шиг нухаад бэлэн болсон байгаа юм. Тэгээд бэлэн болсон энэхүү бэлтцээ 40 градус хүртэл хөргөө. Хөргөөснийхаа дараа нухсан арцыг нэмж мөн 10 г өндөг нэмж байгаа. Ингээ 10 г өндөг арц хоёроо нэмээд сайтар холсны дараа котлетыг хэвлэнэ. Ингээ бэлэн болсон лаванга 2 хэсэг хуваа. 2 хэсэг хуваагаад талхны нунтаг хатан буюу хатаасан талах. Хатаасан үүрүүлсэн талах байна. Дээрээ тавьж өрөх байгаа. Өрсөн шар лавангийнхаа котлетыг сайтар халаасаа тастаа харгана. Тэгээд нэг порцент маань 2-3 ширхэг котлет болгодог. Ингээд котлета нэг талаас нь 3 минут шарна. Өмнө нь урьдчилаад лаванга болгож нухсан болохоор ингэж 3 минут шарж байгаа. 3 минут шарна гэдэг нь хаарсал тогтоох гэсэн үг. Тэгээд энэхүү хоолны маань гарцсан болохоор нэг котлет нь 80 г, хоёр котлет болохоор 160 г. Юуны хувьд илчилгээний хувьд болохоор 180 ккал илчлэгтэй байгаа. Хийхдээ өндөр градусаар хийснийхаа дараа галыг бууруулнаа. Тэгэхгүй бол түлэгдэх аюултай. Ингээд хоёр талаас нь 3 минут шарж дууссан бол тавлах байгаа. За ингээд болохынхоо өмнө сүнс буюу зөөхийг тусах байгаа. Хоол маань